Сэрчин үү? Яг цагтаас ирж байна хөрхөн. 부탁드립니다. Шинэ байрнаасаа мэдчилж байна. Яа манай байрны онцлог юу вэ гэхээр бидэд сарын түрээс төлөхгүй энэ байранд зарцаар төлбөр төлөөд тог усгаа задлууд ингээд. 저기 혹시 여자친구 있어요? 전화번호 좀 주시면 안 돼요? Хүүхэд тоглолтод 여린게 авалтан ш тий. Нэг энийг өмсчида. 또 함께 해주셔야 된답니다. 우리 집 보물 1호 그 다음에 안 보였어요. 어머니 송서연 화이팅. Сэрчин үү? Яг цагтаас ирж байна хөрхөн. Яг босох цагт сэрүүлэг. Эндээ сэрж шүү. Босоо явах цэцэрлэгт явах. Юу үгүй. Өнөөдөр тоглолттой шинэ. Тэ шинжлэлийн тоглолт. Дэнс чараг гэж. 사람이 엄마 장난감 사준다 그랬잖아. 응? 장난감 안 사? 왜 지금 봤으면 тийм тэр эцэж витамин авчаад яа. Одоо сэрээд үсэн бүр босцоо. Үсэн янзлахаас. Өөр арилгад төр ингээд. Манайд мандрин аягүй дуртай, жимсэнд ер нь дуртай. Тэгдэг юм. Манайх дүүн аяглаг ярддаг байхгүй юу? Ингээ бичлэг ихээр зах ярихгүй хичээд. 엄청 커. 엄청 커. 그래? 자. 나오죠. 만나오기 өндөр болгодог дархлаад амжилт. Витамин гэхүү аминд юм гэхүү. Ингэж идэх юм. Хөөе идэх би. 진짜 만나지 마라. ASMR 이렇게 답쇼. 자, 밥. 이제 차 탈 거니까 주머니 손 빼도 돼. 탈 거니까. 선생님 손이랑 잘 잡아야 되니까. 맞네. 자.
안녕하세요. 잘 부탁드립니다. Шинэ байрнаасаа мэдчилж байна. За манай байрны онцлог юу вэ гэхээр бидэд сарын түрээс төлөхгүй энэ байранд сарын түрээсгүй барьцаа төлбөр төлөөд тог ус газар төлөөд ингээд. За тэгээд энэ байрны онцлог нь юу вэ гэхээр Солонгос улс иргэдэд дэмжихтэй гэр бүлээ одоо шинэ гэр бүл хүүхдтэй илүүдийн дэмжих бодлого гэж ойлгож болно. Тэгээд бидэд болохоор өмнө виллад амьдарчсан 2 өрөө жижигхэн. Тэгээд тэнд болохоор сарын түрээс төлдөг байсан 430 мянган вон. Тэр үед чинь хүүхдтэй болохоор ялчгүй байр жижигтэй. Тэгээд бид ирээд удаагүйсэн болохоор түүхнийхэн тулд эхлээд шууд апартментд орж чадахгүй. Тийм учраас тэнд ингээм амьдарч байгаа. Энэ оны 9 сард энэ байрны бүртгэлийн эхэлтэн билээ. Тэгээд тэр нь бүртгүүлээд тэгвэл тэндээс бүртгэсэн хүмүүсээс бас ингээд шилж сонгож авдсан байна. Ер нь хүүхдтэй олон хүүхдтэй айлууд дээгүүр орохоор нэг юм ингээд байр шиг юм чагсаажтай юм билээ. Тэгээ манайх нэг 50 айлаас 20-д чагслаа ялаа. Тэгээ хүүхдтэй болохоор тэгээд ямар ч гэсэн хамгийн эхнээсээ ингээд байранд ороод явдсан билээ. Тэгээ тэр болтол бас цаг хэдэн сар шаардлагадаад за тэгээ байранд орох болчлоо гэнгүүт бас ирээд байраа үзээд гэрээ мэрээ барьцаа төлбөр энэ тэрэг. Тэгээ тэрний дараагаас байрны засвар хийдэм билээ. Обомбо шал юуны улаас өдрийн сольж малаа. Тэгээд бас нэг 2 3 7 хоног шаардагдсан. Тэгээ ямар ч сан байранд орж ирээд удаагүй байна. Амир хүтрхээс өмнө орж ирлээ ашгүй. Тэгээ нэг Солонгост имдээ апад гэж нэрлэдэг байхгүй юу. Тэгээ байрлал хот интересээ шалтгаалаад бас хэр удаан амьдрахаасаа шалтгаалаад барьцаа мөнгө нөөцлөгддөг юм шиг байлээ. Тэгээ манайх бол нэг 2-3 жил энэ байранд байна. Тэгээ ер нь бол нэлээд удцсан баригдаад нэг 20-од жил мэл болж байгаа юм билээ. Тэгээ хүмүүс амьдраад гарангууд дахиад шинэ хүмүүсийг бүртгэж оруулаад ер нь л түрээсийн байр шиг түрээс төлдөггүй түрээсийн байр гэсэн. Тэгээ энд ингээд доторх юм ин хамаагүй бас сольж байж болдгоо. Тэгээ 5-аас 10 жил амьдрах боломжтой юм билээ. Тэгээ бид бол 2-оос 3 жил амьдран. Тэгээд барьцаа төлбөр 18 сая вон төлсөн. Дээр нь одоо нэг англил имдээ апат ч бас англил байд юм билээ. Одоо бид тэр шиг гэр бүлд зориулсан бас өөр нэг өндөр настай юу гэдэг англиасаа шалтгаалаад бас барьцаа мөнгө ямар тийм болцлын тэр нөөцлөлтөд явдсан байлээ. Бас бүх хотуудад ер нь имдээ апат байд юм билээ. Тэгээ төгрөгөө болоод ирэнгүүт жоохон барьцаа өндөр байж магадгүй. Бас сайн мэдгүй л юм л да. Ямар ч сан миний судалснаар бол нэг барьцаа 10-аас 60 сая вон хавцаа хэлбэлцдэг юм байна лээ. YouTube эхлээ удаагүй ч гэсэн өөрхөн үзэгчтэй болсон билээ. Тэгээ үзэгчтэй зориулаад гэрээ жоохон танилцуулаад явъя. Одоохондоо бид нөгөөд удаагүй төхнөж амжаагүй зарим нэг дутуу юмнууд байгаа. Тэдрийг тэгээд мөнгөтэй болохоор багаар аваад явна. Ер нь тэгэл айл гэр болж байгаа хүмүүс ойлгоно. Нэг сард нэг жижиг сажиг юмнуудаа авал тэг явчихдээ шүү дээ. Замц ийшээ гарч ирсэн чи эндээсээ жоохон ингэ танилцуулаа явчихд юм уу? Энэ бол манай балкон. Ингээд өөрийн оруулаа бичүүлээ. Манай балкон байна. Тэгээд бид шинэ угаалгын машин авсан. Угаалгын машин тэгээд хатаагчтай. Хатаагч анх удаа авч үзчихээн. Шинэ байрандаа зориулаад авсан. Тэгээд яг өмнөх байр нь тавилганууд бүх тавилгууд байсан л да угаалгын машин хөрөгч нэ тэрийг. Тэгээ нэг мэсэн байранд орчоод бид нэр тавилгаа авах юм мөнгөө цуглуулаад. Тэгээ амжсан энийг авсан. Энийг сая 200 хэдэн мянган воноор авсан санагдчихээн. За ингээд ийшээ авах юм бол
За ингээд манай том зочны өрөө. Нэгд ийшээ ингээд 10 давхар болохоор аюу гоё. Бас агаан дажгүй юм шиг санагдсан. Солонгос чинь уул ихтэй болохоор жоохон бачимдмаар идэх байхгүй. Өндөр болохоор арай агаар сайн орох юм болов гэж үзсэн. Тэгээ ийшээ гоё нар тусаад цэцэгнүүд манай үеийн тарьсан цэцэгнүүд цэцэрлэг дээрээ тарьсан. Цэцэгнүүд нь амар хөөрхөн ингээ ороод би ингээ арчилдаг байхгүй. Эдгээр ингээ бүгдээрээ жижигхэн жижигхэн юмнууд ирсэн. Тэгээ ингээ бүгдийг гоё арчлаад нар тусаад амар гоё. Нар тусдаг болох юм шиг таалагдсан. Тэгээд энэ хэсэг одоо манайхан арай тогтчоогүй энэ хэсэгтээ буудам оруулна. Тэгээд эндээ нэг юм гэрэлтэй болохоор эндээ ингээд хоолны ширээ мэрээгээ тавьчихна. Тэгээд зурагтны 50-аар авъя гэж бодож байгаа. Энэ хэсэгт air condition орохоор юм билээ. За тэгэнгүүт манай шинээр авсан нэг тоос сурагч авсан. Куку бренди. За энэ ч өстө сүртэй гайхал шүү дээ. Тоосоос оронгуудаа эндээ ингээд тогийн савтай. Тэгээ шууд эндээсээ ингээд тогийн сараа тавьчихдаг. Тэгээ 3 сарын дараа дуурангууд аваад бий чинь заавал нэг гар мартаа хог мөхтэй зууралдахгүй, гараараа хогоо асааж юмсах зууралдахгүй. Тэгээ ингээд шал угаагчтэй. Тэгээ томьёо хөрхнөө эндээ ингээд гарч ирдэг. Тэгээ ингээд бөөдөн ормороо цэвэрлчин булан тохоо ингээд цэвэрлждэг хэсэгтэй амар сүрхий бастай. Тэгээ эндээ ингээд ийм батарейтай энэ батарейгаараа цэнгэлээд батарейгаа эндээ ингээд цэнгэлжиж болдог. Юм хөгжүүл тий технологи яа гэдэг шиг. За энэ тоос сорогчийг болохоор 770 мянган воноор авсан. Манай унтлахны өрөө байна. Энд ингээд хүүхийн орыг зүрзүү тавьсан байхгүй хуцаа ингээд өлгцэн. Энэ ингээд queen size ор тэгээд супер сингл хоёр матрас ингээд тавьчихдаг юм орохгүй юу. Тэгээ эндээ түр южинаг түр дастал байрна дастал бидэд цуг унтана. Тэгээ южинагийн ор өрөөлөгөө явчих юм бол энд ерөөхдөө зай гараад тэнд нэг гоо сахны ширэмээрээ тавьчвал хөргөн санагдсан. Манай өнөөдөр ажилгүй амарч байгаа. Орондоо хөвтөж байна. За тэгээд бас нэг гоё авсан юм манай хөргөвч. Яа хоёр алхахтай өрч анх удаа авч ийн. Энэ хөргөвч маань болохоор нэг надад нэг аягүй таалагдсан юм. Энэ ингээ шууд дараад онгоцдог. Хөргөч мөрчөд дүүргэг байгаа. Энэ дээр манай бид эдийн зураг түр ингээд наадсан байгаа юм. Тэгээ энэ хөргөчийг бас сая 200 эдэн мянган воноор авсан юм аа. Шинэ хөргөч. За тэгээд ингээд гал тогоо энэ тавилга энэ гал тогооны тавилга бол энэ дугаас байсан. Тэгээ анх орж ирэхэд өмнө амьдчсан айл нь яаж амьдчсан бол мэдэхгүй бүр үнэхээр бохор зав айл байсан. Тэгээ тэр бид нар өөрсдөө цэвэрлэж орох болохоор эндээс нөө цаанаас нь хийж өгч байгаа юм нь одоо гэрэл обоо тэгээ энэ шал энэ хулдаас юм бэлээ. Эдэр мэдрийн ингээд тэгээ зарим нэг угаалт турны жижиг хэрэгсэл угаалт тур тэгээ энэ хиншүү сорогч морогч гэх иймэрхүү юм ингээд шинээр солиод өчтдөө. Гэтэ энэ галдооны эрслийн сольж өгдөггүй. Тэгээ нэг 4 жилд нэг сольдог гэсэн. Тэгээ 4 жил болоогүй юм шиг байна. Тэгээ цэвэрсний дараа л айгүй хөргөн цэвэрхэн маастай. Тэгээ бид таар зургийг оруулж хийзаа бүр энэ үнэхээр амарсан. За доторх нь одоо ярилдаггүй. За яг доторх нь галтар байсан ч гэсэн. Ич гаднахын бүр ёо хэдэн жил арчаагүй. Цэвэрлээгүй юм шиг байна. Битүү тос. Тэгээ тэдрэн бүр ингээл зүлгээл ингээд арчаал
шоттой усмсаар 3 шатлал арга хэрэгжилж нэг юм арилгасан ш. Тэгээ ингээ багтаамж айгуу дүүрэн айгуу гоё. Зөндөө юм өрчхөр. Тэгээ бид эдийн шинэ байранд авсан нэг гоё юмны нэг индукцэн плитик. Энийг бас хөөрхөн үнэтэй авсан. Бас нэг сая 300 хэдэн мянган воноор авсан. Ямар ч сан гэртээ нүүж ирээд хамгийн хэрэгтэй 3 зүйлээ ингээд авсан. Тэг газан билетинээс илүү энэ индукцэн билетгээр хамаагүй хэлбэр амар болохоор тэг угаасаа нэг хэсэгтээ нэг авчих нь л хэсэгтээ ашиглах болохоор тэг энийг ингэж авсан. Тэгээ эдрийгээ сайхан өнгөцүүлээ. За манай байсан 2 тавилга. Манай тавилга чинь ингээл тэг нэг зурагт ор. Тэгээ энэ хоёр л ирсэн шүү дээ. Ер нь бол яа. Пэйж тэгээд бодаан гэж юм хөөрхөн мастер жижигхан. Бид нэр анх ирж байхдаа авч ирсэн солонгос дээр. Бид эдэл болчтой юм хөөрхөн. Энэ миний онгол бол энэний цаад хог яа юу бүр аимшигтай байсан юм бүр. Би бүр 2 өдөржин зүлгчээж ядарч өгөл нуруу бүр хөөлмөл. Хүмүүс батаад бараг сүлдээ. Нилээн тэгж цэвэрлсэн. За тэгээ ийшээ ингээд хөрхөн аюу бас гоё том гутлын шүүгээ те. Тэгээд энэ доор болохоор юм юу юм блэ? Нэг гал унтраадаг. Юу гэдэг үлээ марцчихна. Гал гарвал гал унтраах. Тэгээ энэ өрөө болохоор уг нь одоо хүүхдийн өрөө болох юм. Тэгээ бид нар ерөөсөө юмаа зэгцэл. Одоо энэ шинэ тавилга авах болохоор арай зэгцлээгүй байгаа. Түрдээ ингэж хашиглаад. Тэгээ эндээ бас айгүй гоё том балконтой. Энийг нэг агуулах маягаар юмнуудад тавьчихвал зүгээр. Тэгээ энд нэг юм ишка угаасаа ингэ бэсэн юм билээ. Тэгээ энэ Южинагийн хувц мөцөг хийгээд зэгцлээ хийж. Энэ мэн ингээ эвдэрсэн одоо энэний янзлна. Тэгээ өөрхөө одоо ийшээ ингээл Южинагийн ороод номын тавиур хичээлийн юм ингээл хүүхд энд нь гоё ингээл хүүдэд зориулаад туртай амтантай өшиг авч ингэ тавиад гоё. Өрөөг нь аягүй гоё тогтчуулнаад яванда. Өөрөө гоё туртай болохоор. Одоо манайх ч анх одоо өөр ингэсэн өрөөтэй болж байгаа болохоор. Дараагийнх нь болохоор манай 0 бол яг л байдаг л. Тэгээ байнтай хөрхөн. Энэ 0 мэл чинь бүр аим шиг юм байсан. Хүүхдтэй л амьдэрдэг гэсэн юм шиг байна. Тэгсэн мэтэл ямар амар арчаагүй юм бэл гэж утсан би. Үс ингээл хаасаагүй үс гарч ирэл. Ерөөс тэрийг цэвэрлэхгүй 0-наас нь цуцаан үс бүр ингэж гарч ирэл. Тэгэл энэ хаалганы цавсан насарч бүр ингээд амар сайн цэвэрлсэн байхгүй би. Тэгэл энэ болгоноос нэг юм бор шаргал ус гарч ирэл. Нэг бор шаргал устэй л авгаа исэн юм шиг байна. Бүр үнэн арчаагүй. Тэгэл сайхан цэвэрлээд ерөн цаашдаа гоё цэвэрхэн амьдрнаа. Цэвэрхэн цэгцтэй минимал те. Ингээд тэр нэг гэрэл ингээд тасдаг. Тэгээ энэ дор хоолны ширээгээ тавиад. Тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү байр манай байр. Тэгээ яванда юмнуудаа гоё цэгцлээд улам гоё болоод ирэх юм бол чихэн утгаар нь хөөн төр хийнэ за. Би нэг өглөө энд наранд гарч их сая дуртай. Нарнаас гоё илч энерги аваад. Тэгээ сайхан кофе мофигоогоо суухад бол үнэхээр гоё. За ингээд харах юм бол зөксөөл ихтэй. За энэ тийм давуу тал нь хог мог ангилж яадаг хэсэг нь цэвэрхэн, цэгцтэй. Тэгээ айгуу гоё чимээгүй юм бэлээ. Шин юм унтахад айгуу тухтай тайван. Тэнгүүд одоо энд чинь нэлээд хэрэгтэн айгуу том утгах юм билээ. Иданжи санданжи гэдэг 2 том утгах. Тэгээ нэлээд олон хүн амьдардаг болохоор тойроод тэр одоо үйлчлэгийн газар мазар автобусны буудал, такси аюу гэдэг бүх юм нь ойрхон. Ер нь бол маш их таалагдчих байгаа. Тэгээ бид байнга мэдээж байранда одоо
Энэ байрны их удаан амьдрахгүй мөнгө төгрөгөө цуглуулж байгаа дөөрийн гэсэн бүр том гоё байранд орох болохоор тэр болтол энэ байраа айгуу гоё өөрөмсөг гоё цэвэрхэн авч явнаа. Гоё цэвэрхэн амьдрнаа. Хоёр бичлэг хийгээгүй байж байгаа тэгэхээр сандаж мандраа гацаад хэл ам эвэлж өгөхгүй мөгөө. Тэгээ бичлэг хийх тал дээр бол мэдээж байрныхаа тухай бичлэг хийгээ. Манай нөхрөөсөө бас асуусан, саналын сонссон. Тэгтээ зүгээр шүү дээ. Намайг YouTube хийхэд маань нөхөр аягүй сайн дэмждэг. Тэгээ YouTube хийхээр надад бас аягүй сонирхолтой нэг юм төвлөрөөд. Тэгээ гоё урамтай зарим бичлэгүүдийн маань хүмүүс гоё ингээ үзээ, дэмжээ, ингэж болохоор улам хүн чинь урамшаад хиймэр санагддээ мэн. Тэгээ цааш ингээл зөндөө гоё блогууд бичмээр санагдчих байгаа. Өглөөгүйгээр үзчихээд одоо жоохон амарч юм майдээд амарч байгаа орой Южинагийн шинэ жилийн тайлан тоглолт өнөөдөр орой болно. Цэцэрлэгийнхэн. Тэгээ манайхт аюу бүжиглэх дурггүй маа. Бүжиглэх дурггүй тоглох дуртай. Юм хийж бүтээх тал дээр аюу авьяастай. Тэгээ өнөөдөр тайлан тоглолт дээр бүжиглэх нөөгүй юу? Түрүү жил ирээд удаагүй хөөрхий солонгос хэл мэлэж сайн сурах гэсэн болохоор ч тэр юм уу. Орчиндоо сайн тасаагүй. Тэгээ ганцаараа бүжиглэхгүй хөөрхий ингээд зогсоодсэн. Энэ удаа бүжиглэнэ л гэдсэн. Заримдаа асуухаар бүжиглэн, заримдаа асуухаар бүжиглэхгүй. Шир авах гэл. Тамирчтай бол орой очиж байгаа бол харъя. За тэгээд миний блогтай минь дуустал хамт байгаарай. 저기 혹시 여자친구 있어요? 너무 이상형이어서 그런데 전화번호 좀 주시면 안 돼요? 어색해. 되게 어색해. 나 다른 여자라고 생각해. 부끄럽지 않아? 와이프 아니고 아, 다른 여자라고 생각해봐. 말투 그런 말투로 해서 나한테 온다면 나는 누구세요? 아니, 안 믿어요. 아니 대답을 해야지. 나 모르는 여자라고 생각해. 모르는 여자가 이러시 모르는 여자가 방금처럼 얘기했다. 저 도닦는 거 관심 없어요. 저 당신 안 믿어요. 자기가 다 그럴 것 같아. 아까 봤잖아. 어떻게 봤어? 하는지. 뭔가 좀 이상하니까 안 되지 그래. түрүүн хаалгатай зөхөд бишээ цонх дараа тэгээд би гараад түрүүлээ онгойлгосон чинь нөхөр араас гарч ирсэн байхгүй онгойлгосон чинь хоёр нөгөө нэг Есүсийн сүмийн хоёр 안녕하세요 тэгсэн чинь манай 뭐라고 했지? 관심 없어요 이러면서 관심 없어요. 관심 없어요 이러면서 달라 진짜 сонирхгүй нөө гэж халгаадсан. Бид хоёр манай хүн амарч болохоор бид хоёр гоё энэ авиараа салхилах гад гарч ирчээ байж байна. Тэр нэг фитнес очиж сонирхоод яг энэ гэрээ хажууд байдаг нэг фитнес очиж үзээ сонирхоод мөний судлаад 보이고있어. 다 배고프시죠. мөний судлаад ажгүй байвал бид хоёр хамтдаа фитнест явъя гэж бодоод надаа нүгэ төхнөөд ирсэн юм чи одоо гоё өөрсдөө хөгжүүлээд 안녕하세요 여러분 구독과 좋아요 눌러주세요. их алцсан чинь энэ байдлаар ороод тэр first class гэсэн. Фитнес гэнэ. 지금 여기 마트나 이런 데 볼일 있어갖고 들어가고 잠깐 먹고. Энд ингээд бидний байнгын хүнсээ авдаг супермаркет байна. Март байна.
дасгал хийхгүй би жилээд байгаа юм. 와우. 근데 여기 가격이 있었는데 여기 아니 안녕하세요. 여기 가야죠. 여기 가야죠. Энэ бас явж үзсэн сонирхолтой л. 아. Үнийн судалчлаа айгүй гоё цэвэрхэн гоё газар байна. Тэгж байгаа бүртгүүлээ явна гэдэг. Яг нэг гарч ирснийх нэг энэ хаваа сонирхоод ганц кофе шоп орчд юм уу? Компос. Хөөс энэ л юм. BTS. За хальт гэрлөө орж нэг хувц унтаа солионы айтаахан уцлаад хөөхөө тоглолт руу явъя да. Орой 6-аас эхэлнэ. Хөөхөө тоглолтод ямар ингэ явалтанд ш тий. Нэг энийг өмсчихэд аа. Үсийг гэт өмсөв уулцсан. За ингээд үсээ задлаад сайхан эндүүднэ. Үсээ гоё ингээд эндүүдэд янзлал. Тэг ингэсгэл явчих. Өгөл үсээ гоё. Дахиад гоё юм уртгалмаар байна. Зомби ял халууцаа тарьцсан юу нэг агуу гортес. Зом халууцаа нэг тусчин хажид өтгөн болохоор амар халууцаад. Болж игэл эртхэн очиод урдуур судалсан бол. Ичнаа гэл. Тэгэл чатгараад имжиндээ уг намайг дөрсөн бол бүжиглэх дуртай л. Намайг дураагүй биш. Эсвэл явандаа авьяасна гарч ирэх юм бол одоохондоо бүжиглэх дурггүй л гэдэг. Гэтэ очиод урд суугаад ингээ гоё урдаас нараа дэмжээд байвал хөрх юмс хийж юм. Яа мэдхгүй догтлоод байна за очиж байгаа л харин да. Очиж байгаа л хүүгийнх юм ундаг яхаа харъя та. Гэтэ ах уу өнийг сүрхий хийхгүйсэн ч үгээ урамшуулнаа. Чадхаар л хөөрхөн. Миний чистэ мундаг аа хэлмэлээ сайн. Хэлмэлээ сайн сураад. Тэгээ чадхаараа мундаг амаач. За үсэн ингэсгэл. Өдгөө жоохон тодруулчих. За явъя. Энэ тоглолтын номер юм шиг байна. Ороод эхлэхээр ингээл сурдурна оршоо. Сунаа. 친구들이 이렇게 얘기하면 여러분들도 함께 해주셔야 된답니다. 우리 집 보물 1호 그 다음에 안 보였어요. 어머니 송서연 화이팅. 네, 감사합니다. 송서연 화이팅입니다. 그래서 제가 그게 너무 잘 보였어요. 문화상품권 작은 거지만 책 한 권 사보시라고 전달해 드립니다. 많지는 않습니다만 그래도 즐거움이죠. 자, 우리 친구들 차렷. 준비
시작해 주세요. 지구를 지키는 일. 지구를 아껴주는 일. 그래, 오, 잘했어요, 촬영. 인사. 유준아. 시작. 다시. 시작. 그래, 아낄게. 그래. 지구를 사랑하는 일이라는 제목으로 우리 승리반과 소망반 친구들의 동요와 율동이 있었습니다. 자, 선생님 따라서. 선생님 따라서 다미나 저쪽에 선생님 한 명 나와주세요. 선생님 한 명. 국악 시간입니다. 소망반 친구들이 나와서 장구를 치며 연주할 터인데 우리 소망반 친구들 나올 때 아우 예뻐 하고 박수 한번 크게 쳐주실래요? 소망반 친구들입니다. 박수 한번 쳐주세요. 자, 이쪽으로 치고. 자, 왼쪽 보고 선생님 저기서 계시지? 여기 와서 앉아있는 거 쉽지 않습니다. 아주 어려워요. 자, 이 시간은 박수 열심히 치시는 어머니 제가 보고 있습니다. 오! 정말 잘했어. 촬영 인사. 정말 잘했어 얘들아 라고 힘차게. 어쩌죠? 전 돈이 없는데요? 아, 불쌍하다. 이거 그냥 먹어. 정말요? 근데 우리 엄마가 모르는 사람이 주는 건 먹지 말랬는데. 그렇지. 우리 나쁜 사람 아니에요. 그냥 드세요. 고맙습니다. 맛있게 먹어라. 꼭꼭 씹어서. 그래야 독약이 잘 퍼지니까. 맛있겠다. 우리 같이 먹자. 안 돼. 먹으면 안 돼. 거기 독약이 들었어. 이리 줘. 왜 그래? 이거 우리 거야. 너 우리 싫어서 그런 거지? 너희들 정말? 너희들 싫은 거 아니야. 어떡해.
팅커벨 왜 그래? 팅커벨 너희 싫어하는 거 아니었는데 진짜 독약이 들어있었는데 팅커벨 무슨 일이야? 왜 그래? 우리 때문이야. 우리 대신 독사과를 먹었어. 호크가 어쩌란 거야? 피터팬 어떻게 하지? 모든 사람이 요정이 있다는 걸 믿으면 난 살아날 수 있어. 정말? 여러분은 요정이 있다는 걸 믿나요? 네! 잘 안 들려요. 요정을 믿거든. 크게 박수를 쳐주세요. 크게 박수! 우와, 살아났어요, 요정이. 얘들아 정말 고마워. 고맙긴. 우리가 미안해. 너희 이제 알겠지? 낯선 사람이 주는 음식은 먹지도 말고 따라가지도 않는다. 낯선 사람이 주는 음식은 먹지도 말고 따라가지도 않는다. 그래, 이제 됐어. 얘들아, 포크레인 물리치러 가자. 좋아, 렛츠고! 세상에서 너희들이 가장 최고야라고 큰 박수 한번 보내 주시기 바랍니다. 사랑, 인사. 네. 수고했어, 정말 잘했어. 네, 이제 두 번째 순서만 남겨놓고 있습니다. 그래서 나머지 여기에 있는 정말 감사합니다. 네, 이사가 원이 하나 되어서 최선을 다해 나아가겠습니다. 인사할 때에 우리 선생님들에게 우리 부모님들께서 힘찬 박수로 격려해 주시기 바랍니다. 인사. 사진 찍자. 엄마랑 아빠 사진. 하나, 둘, 셋. 울겠어, 옷 갈아입자, 옷 갈아입자. 천에 찍었어야 했는데. Орж ирэхийнхээ өмнө эдгийнхээ өмнө уг нь бичгээсэн. Өсөөд юу тэр санах мантай. Эзний тоглолтын үдс дуусаад одоо өнөр хоол идчихэд одоо харъя да. 가자. 아버지 그 이메일 주소 있으세요? 없어. 이메일 주소 넣어야 되는데. 간다는 게 뭐니? 다리 달려가는 것 같아. 응? 엄마는 그거. 사람 기적 음식 하루도 줘. 그게 뭔데? 애벌레가요. 애벌레야? 네. 잎사귀에 애벌레 들어있구나. 거기에? 응. 애벌레 들어있대.